Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ DDISH TV компани цоо шин нэгэн үйлчилгээг танилцуулах гэж байна. DDISH TV-ийн сансрын хиймэл дагуулын сүлжээг ашиглан телевизийн сувгуудыг Монгол орон даяар дахин дамжуулах үйлчилгээг үзүүлдэг. Дэлхийд даяар энэхүү технологиг хэрэглэдэг 1.5 тэрбум хэрэглэгч айл өрх байдаг. Нэг өрхийг хамгийн багаар 3 хүнтэй гэж бодож үзвэл нийт 4.5 тэрбум хүн болж байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 65% нь энэхүү технологиг ашигладаг гэсэн тоо баримт байна. Өнөөдөр DDISH TV-г Монгол орон даяар хөдөөгийн малчид, орон сууцны айлууд, цуслан лагер, хаусанд болон гэр хорооллын гээд 300 мянган айл өрх хэрэглэж байна. Энэ нь Монголын нийт өрхийн 32% юм. Өөрөөр хэлбэл 3 айл тутмын нэг буюу нийт 1 сая 80 мянган хүн хэрэгэлдэг. DDISH TV компани нь анх 2008 онд 18 сувгийг дахин дамжуулах үйл ажиллагааг эхэлж байсан бөгөөд одоо 2011 онд тоон системийн DVB S2 стандартын төхөөрөмжийг нэвтрүүлснээр өнөөдөр Монгол улс болон Азийн 20 гаруй оронд үзэх боломжтой Монгол болон гадаадын шилдэг 90 телевизийн сувг, 5 радиогийн сувгийг дамжуулдаг энэ төрлийн зах зээл дээр анхдагч бас тэргүүлэгч компани болоод байна. Монгол улс орон даяар аналог системийг унтрааж тоон системд бүрэн шилжээд байгаа энэ үед DDISH TV хэрэглэгчтэй хөл өмгийн Английн Премьер Лиг, аваргуудын лиг, тэгээд Америкийн сагсан бөмбөгийн NBA, зэрэг гайхалтай шилдэг тоглолтуудыг Монголд албан ёсны эрхтэйгээр дамжуулдаг спортын төрөлцсөн SBS сувгийг HD форматаар Монгол орон даяарх нийт 300 мянган хэрэглэгчтэй хүргэж байна. Та бүхэн HD форматыг харьцуулж харж болно. Харин одоо та бид энд дараагийн нэг том алхмыг эхлүүлэхээр түүний гэрчин болохоор энд цугларсан. Эхлээд хэдэн тоо баримтыг сөхөж үзье. Монголд буюу Улаанбаатар хотын 5 кинотеатрт жилд дунджаар Монголын болон гадаадын 80 кино нээлттэй хийдэг. Манай Монгол улс 3 сая хүн амтай. Эндээс нийслэл Улаанбаатар хотод маань амьдарч байгаа хүмүүс нь 1 сая 300 мянган хүн. Эдгээр кинонуудыг цаг үед нь үзэж чаддаг гэж бодъё. Улаанбаатар хотод байгаа үзэгчид тийм ээ. Тэгвэл үлдсэн 1 сая 700 мянган хүн хизээ хэрхэн үздэг бол. Дэлхийн жишгт бол юуны төрөнд шинэ уран бүтээл, дэлгэцийн уран бүтээл гарахад кинотеатрт нээлттэйгээд кинотеатраас буугаад дараа нь Blu-ray буюу DVD болдог. DVD болж үзэгчтэй хүрдэг. Дараа нь IPTV-гийн видео сангаас үздэг. Дараа нь төлбөрт кино сувгаар. Энэ дараалалаар явсаар хагаад хамгийн сүүлд нь телевизийн сувгаар 1-2 жилийн дараа үзэгчд маань тэр киногоо үздэг байх нь. Харин манай Монголын хувьд Монголын жишгийг авч үзье. Кинотеатрт шинэ гайхалтай дэлгэцийн уран бүтээлээ бид нэр хүлээн авч үздэг. Дараа нь IPTV-гээр үздэг болсон. Дараа нь 2 жилийн дараа гэж энгийн телевиз сувгуудаар үзэх боломжтой болдог. Манайд бол бас харьцангуй янз байдаг. Хагас жил 1 жилийн дараа үзэх боломжтой байдаг. Тэгэд бас энэ хооронд магадгүй янз янзын хулгайн сайт, хуурамч CD-гээр зарим нэг нь үзэж амждаг л байх. Гэхдээ энэ бол юуны төрөнд оюуны өмчөөр маш ихээр зөрчиж байгаа хэрэг болохоор бас айл болох ихгүй байхыг бодоорой. Харин одоо DDISH кинотеатр үйлчилгээг нэвтрүүлснээр Hollywood-ийн болон алдартай 6 студ болох Paramount Pictures, Universal Pictures, Walt Disney, Warner Bros, 20 дугаар зам Fox, Солонгосын CJ Entertainment, Sony Pictures болон Монголын шилдэг уран бүтээлчдийн шинэ кинонуудыг албан ёсны эрхтэйгээр Монголд дуу орчуулгатайгаар цаг алдалгүй үзэх боломжтой болсныг та бүхэнд дахин дуулгад таатай байна. Үнэхээр гайхалтай биш гэж юу? Бүгдээрээ баярлалаа илэрхийлье. Та бүхэн Bloomsbury Media компани ерөнхий захирлын ярианд анхаарал хандуулна уу? Bloomsbury Media компани дэлхийн шилдэг тооцогдох Hollywood-ийн том 6 студи гэдэг Walt Disney, Paramount Pictures, Sony Pictures, Warner Bros, 20 дугаар зам Fox, мөн Солонгосын CJ Entertainment кино компаниудын бүтээлүүдийг Монголын зах зээлд нийлүүлэх албан ёсны эрхтэй бөгөөд хэд хэдэн төсөл ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Бидний дараагийн нэгэн томоохон нэлээд онцлог
өргөн хүрээг хамарсан төсөл бол DD телевиз компани дэлхийн шилдэг сор болсон эдгээр бүтээлүүдийг Монголын өнцөг булан борт байгаа хэрэглэгчтэй хүргэж тэдний мэлмиг баясгалсанд манай компани зүгээс болон Холливуудын кино студийн зүгээс туйлын их баяртай байгааг уламжлахад таатай байна. Дэлхийн шилдэг кино уран бүтээлүүдийг гэртээ суугаад монгол их хэлээрээ хүлээн авч үзэх боломжтой болсон Монголын нийт үзэгчтэй баяр хүргэхийн албанд дижитал медиа бизнесийн салбарт шинийг санаачлагч DD телевизийн хамт олонны хийж байгаа DD кинотеатр Монголдо төдийгүй Азийн хөгжиж байгаа орнуудын хувьд үлгэр жишээ бизнесийн загвар болж байгаад бид туйлын их бахархаж талархаж байна. Одоо ингээд эрхэм үзэгчид та бүхнийхээ өмнө энэхүү тайзан дээр нэгэн уран бүтээлчийг өргөх гэж байна. Ингээд бид бүгдээд үргэлж кино уран бүтээлээрээ за маш олон гайхалтай дөрүүдээрээ бэлэг барьж яадаг уран бүтээлч бол U film тайз дэлгэцийн уран бүтээлийн нэгдлийн захирал Хадагтай Ундрмаа. Ингээд Ундрмааг бүгдээрээ халуун дотноор огтаавцгаа. За сайн байцгаана уу. Өнөөдөр их баяртай сайхан мэдээгээр өнөөдрийг эхэлж байна. Тэгээд ер нь кино дэлгэцийн уран бүтээлчид бидний хувьд шинэ уран бүтээл хийгээд тэрнийг Монголынхаа бүх үзэгчдэд цаг алдахгүйгээр үзүүлэх боломж маш муу байдаг. Зөвхөн Улаанбаатар хотын үзэгчдээр хязгаарлагддаг. Тэгээд киногоо хийчгээд хөдөө орон нутгаар тэр болгон гаргаж яваад чаддаггүй. Яг тийм уран бүтээлчид их ховор байдаг л да. Яагаад вэ гэхээр нийт 18 аймагт гарах ёстой. Ахаад бид нар цаашаага одоо 18 аймгийн нэг аймгийн 18 сумд бас гаргамаар байдаг. За тэгсэн чинь нөгөө 18 сумын чинь ахаад нэг сумынхын цаана ахаад одоо хідэн баг байдیں, хідэн баригад байдیں гэл ингээд биднэрт хэцүү юм их байдаг л да. За хамгийн гол нь ер нь хөдөө орон нутгийн ихэнх нь яг зориултын кинотеатр байдаггүй. Их тухгүй орчинд бараг л бид нар проектор авч яваад проектороор киногоо гаргаад тэнд чинь тэгэхээр нөгөө үзэгчдийн сэтгэл ханамж 100% байх хэрэгтэй бол тэгж чаддаггүй. За тэгээ ахаад нэг зовлон байдаг. Юу вэ гэхээр нөгөө киногийн маань хүмүүс одоо хулгайлдаг. За тэгээ хулгайлаа зогсохгүй тэр киногийн маань хамгийн хямдхан CD-н дээр хуулаад бидний ямар ч зөвшөөрлгүйгээр зах дээр борлуулдаг. За тэгэхээр яг үхээр хямдхан CD-н дээр хуулсан кино нэг 1000 төгрөгөөр зардсан байлээ. Тэгэл баахан кинонууд нийлүүлсэн. Дундуураа тэр чинь ингээл дасалд нь одоо ер нь хулгай юм ямар л олигтой байв гэжтэй. За тэгээд ийм хэцүү асуудлууд маш их байдаг. Тэгэхээр маш их баяртай байна. Яг гэвэл яг киноны уран бүтээлчдийн энэ их хэцүү асуудлуудыг DD кинотеатр одоо кинотеатрын үйлчилгээ нэвтэрснээрээ одоо энэ бүх асуудлуудыг нэг дор нь айгүй гоо шийдэж өгч юм л доо. Тэгэхээр одоо уран бүтээлчид бид нар ялангуяа дэлгэцийн уран бүтээл хийж байгаа уран бүтээлчид маш их баяртай байгаа. Мэдээж бүгд баярлна гэдгийг би мэдэж байна. За хийсэн шинэ уран бүтээлээ нэг дор Монголынхаа бүх үзэгчдэд шинээр нь за тэгээд ямар ч газар зүйн байрлалыг үл хамааран шинэ киногоороо үзэгчдтэйгээ уулзуулсандаа бүр их баяртай байна. 300 мянган кинотеатр. За тэгээд кино хийдэг нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс мөн өөрийнхөө U фильмийнхаа бүх залуучууд бүх уран бүтээлчдийнхээ өмнөөс та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Бид нарт үнэхээр сайхан гайхамшигтай боломжийг нээж өглөө. За баярлалаа. Баярлалаа. За кино дэлгэцийн уран бүтээл бас л тэр чигээрээ оюуны үнчим. Ингээ одоо та бүхэндээ оюуны үнчийн газрын зохиогчийн эрхийн хэлтсийн даргын ярианд та бүхний анхаарлыг хандуулъя. 1990-ад оноос хойш зохиогчийн эрхийн анхны хууль батлагдсан тэр үе цагаас эхлээд Монголын хэрэглэгчд маань оюуны өмч түүний зохиогчийн эрхтэй бүтээлийг ашиглах талаар ойлголт бол их тааруухан байсан. Яагаад гэвэл зэрэг өмнөх үедээ одоо зохиогчийн эрхийн зөвшөөрлөөр бүтээл ашиглах гэдэг энэ асуудлыг ерөөсөө ойлгодгүй. Мэдээлэл авах үүднээс энэ бол үнэгүй чөлөөтэй ашиглах ёстой гэсэн ийм үзэл
байсан. Сүүлийн үед бол ер нь альва зүйлэг бүх одоо бүтээлийг зохиогч эрхийн бүтээлийг зөвшөөрөлтөөр ашиглах энэ явдал бол сүүлийн үед улам их нэмэгдэх болсон. Энэ нь одоо юутай холбоотой гэхээр сүүлийн үед Монгол улсаас зохиогч эрхийн салбар оюуны эмчийг хамгаалах чиглэл рүү төр засгаас явуулж байгаа арга хэмжээний үр дүн нөгөө талаас дэлхийд дахнаа ерөөс зохиогч эрхийн зөвшөөрлтөөр ашигладаг энэ соёл манай Монгол улсад их нэвтэрч байгаатай холбогдуулж энэ асуудал их яригдах болсон. За яг энэ кино урлагийн бүтээлийн хувьд бол 2012 онд Бээжингийн гэрээ гэж батлагдсан. Энэ гэрээнд нэгдээ орох асуудлыг Монгол улсын засгийн газар авч хэрэгжүүлж эхэлж байна. Энэ нь яг кино урлагийн бүтээлтэй холбоотой ийм олон улсын гэрээ байгаа. Яг энэ ажлын хүрээнд ДДШ ТV яг зохиогч эрхийн зөвшөөрөлтөөр энэ кино урлагийн бүтээлийг нийтэд хүргэхээр олон орон нутгийн иргэдэд бас хүргэхээр ингэж ийм ажил зохион байгуулж байгааг бас дэмжиж сайшааж байна энэ эмчийн газрын зүгээс. Ингээд 801-р суваг дээр шинэ кино, 802-р суваг дээр адал явдал кино, 803-р суваг дээр гэр бүлийн кино, 804-р суваг дээр хүүхдийн кинонуудыг үзэх боломжтой. Та эдгээр сувгуудын дундуур явах кинонуудын трейлерээс тухайн киноны гарах өдөр, цаг, киноны дугаар зэрэг мэдээллүүдийг хараад гар утснаас мессеж бичээд шууд үзнэ. Энэ бол кино үзэх хамгийн хялбар арга. Дэлгэцийн уран бүтээл бүтээдэг, за кино урлагийг бүтээдэг, хийдэг уран бүтээлчд болон за тэрний тесэн ядан хүлээж идэг үзэгчдийн хувьд энэхүү үйлчилгээ нь таны сэтгэлд нийцсэн сайхан үйлчилгээ болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд ДДШ ТV 300 мянган кинотеатр энэхүү үе таалгаа нээж байна.